За сайн байцгаана уу манайхаа. За Сэлэнг аймаг Сайхан сум Хөтөл хотноо за Малчин айлын хотноо дахин ирсэн байна. За мэдээж буянт мал сүрэг хонин сүргээс за захиалагчдын дагуу хүнсийг бэлдэх гээд ирсэн байна. За мэдээж ганцаараа ажил амжихгүй учраас Хөтөл хотод байдаг аймгийн алдарт туяач Дааган гана гэдэг ахыгаа бас ирж туслаач хэмээн гойсны дагуу ах маань ирээд ингээд хамтдаа ингээд хонин сүргээ маш сайхан монгол аргаараа янзж төхөөрж бэлдээд за түүнээсээ гэдэс дотрын бүгдийн сайхан савлж аваад за цусаа бас аваад за гэргийн маань маш сайхан одоо монгол аргаараа одоо янзлаад бэлдээд за бүр гэдэсийн сайхан цэвэрлээд түүнээсээ бас илгэн хям за ирээлж гэдэг юм бас хийж өгдөг байгаа. За ингээд одоо сайхан гүзээгээ эргүүлж байгаа баасын сайхан чулуун дээр цахнаа тэгэл сайхан болгоод авъя шүү дээ. Чулуу авахгүй шээсэн багандаа зүгөө. Ой. Ой. Банкер бараг байхгүй болж байгаа харж байна. Бараг янз юм. За ингээд оюун томаалынхаа ашиг шимийг хүнсэндээ хэрэгэлдэв да. Ингээ Монгол хүмүүс одоо хонин зүргнээсээ зооглож өөр хүмүүстэй ингээ сайхан хоол хүнсээ хэлж өгнө. Уянтаа сайхан өөр наав ээж юм бас уян заяа гэдэг өөр хүмүүс ач зээнэрийн ингээд уянгаас нь бүтэж байна. Өөр хүмүүс ач зээнэр энэ сайхан аав хаан эцэг хаан буян хаашин сайхан аривжуулаад дэлгэрүүлээд явахнаас өөрөө хөхтэй бидний бас хамгийн одоо зөв зүйтэй юм бахаа гэж байна. За юм гоё болсон. Малчин айлын юу одоо хоноо бичээчээд хаяа морой авчирсан. Тэгээ одоо ингээд хонныхаа ууцыг өхрийнхаа баас ингээд цэвэрлж байна. Одоо ингээд малчин төмний бол бас нэг одоо мадах уруу хаан одоо энд явуулж байна. Бүгдийг өнцөд авахын тулд ихлээс одоо яруу туглаа тийжээж яруу тугландаас өвсөө өгж байна. Хүү ёстой мондог янз шидлээтэй. За ингэж л өвлийг одоо малчин төм маань өнтөд авдаг байгаа да. Ингээд өглөөнөөс авахгүйлаад өчийн бүрээ тасартал мал ахуйтайгаа ингээд үзэн шүү дээ. Хоноо төгөөрч гисэн. За одоо явцгаа. Баяртай манайхаа.